За ингээд талын Монгол телевизийг үзэн суугаа нийт Монгол улсынхаа өнцөг боломжт ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа Монгол туурхтангуудаа малчин зэн олон та бүхэндээ элдв эрдэнэт хэмэх модон могоо жилийн сар шиний баярын мэндийг хүргье. За тэр өнөөдөр манай гэрт хүчит сайхан бөхчүүд маань уртын дуучид урлагийн сайхан гавьяатууд маань цуглан хүрэлцэн ирсэн байна. За та бүхэн сар шиндээ сайхан шинжилж гэнэ үү? За сайхан шинжилж гэнэ үү? За хаслан бэрэх байна уу та? За бэрэх байна. Таны бэр тэнхээ. Сайхан байна уу? Он таргаа жодоо сайхан аварж гэнэ үү? Сайхан аварж гэнэ. Та сайхан аварж гэнэ үү? За. Сайхан аварж гэнэ үү та? Сайхан сайхан аварж гэнэ үү? Сайхан аварж гэнэ үү? За сар шин сайхан шинэлүү. Сайхан шинжилж. Та сайхан шинэлүү. Сайхан. За он тархан аварж тавтаа сайхан аварж. Тавтаа сайхан аварж да. За та тавтаа сайхан аварж гэнэ үү? Сайхан ажил өвс өдрөг. Өдөр сайхан байна. Сайхан жил боллоо да тийм ээ. Харин дэглээ. Энэ жилчээрээс нэг сар хүртэл баг чинь баг намраараа байлаа шүү. Тэглээ сайхан. Маш өнтэй энэ ойрын онд болоогүй сайхан жил боллоо. Нэг сар жаахан өвтрлээ. 2 сар гараад нэг жаахан хэд хоног өвтрлээ. Янзын сайхан жил боллоо. Энэ хөдөөний малчин том бол энэ ярьж шүү. Ойр дийм жил болоогүй гээд. За би ямархан сөрөг даган сайхан аварж гэнэ үү? Сайхан аварж гэнэ үү? Сайхан аварж гэнэ. За энэ жил ч юм сайхан жил болчихсон Сайхан жил үү те. сайхан жил. Энэ жил ёстой өнтөө сайхан өвөл гэж ёстой жинхэнэ өнтөө сайхан өвөл боллоо шүү. Харин тий. Одоо ч хаварч сайхан байна. Энэ малчид нуруу тэнгэр их сайхан малан төллөөд их сайхан байна гинэ одоо. Мөөгийнх цагаан сард хэдэн жил үргэлжсэн бэ? Өө би одоо 20 гаруй жил байлаа. Бас 20 байсан тий. Тэгсэн. Хэд үзүрсэн? Өө цөөхөн. 2 л үзүүлсэн. Оо тийм үү. Дөрөвд их бол үлдсэн үү? Аа дөрөвд нэлээд үзсэн. Бас янгил үлдсэн шүү тий. Йоо. Цагаан сараар бол Та хоёр адилхан юм биш үү? Би 2 үзүрсэн шүү дээ. тийм үү. Тий. Би 2011-12 онд үзүрсэн. Та хэд онд? За одоо би ч оноо 93 94 тэр яваацаа тийм ба тий. цагаан сараар сайн барилчаад дараа нь айлаар золгоход үл хөөс цутгаад ирнэ. Яа. Гар мар янгинаад. Тэгэл халуун гэрмэрт орчгоор нойрвж унтчих гад айлж ирсэн. Тийм. Байранд бол яг уцуцсан хөнгөлөд яа. Хамаг би өвдөд өстөө амар хэцүү шүү дээ. Зэн нэг босч чадахгүй юм чи. Тэгээд одоо улсууд баярлаад байхад одоо яолоод байлтай. Хэмгэрч үзсэн шүү дээ. Ах тэрийн барилтанд ч бас нэг тийм заваанд барилтанд хүмүүсээ очоод цулгаагаад ноцоод байдаг. Амархан айчих юм байхгүй те. Тэгсэр тэгээд өөрөө маргааш нэстэ янгисэн юм босч ирж байгаа юм чи. Хайшиг ажиллах шүүгүүлсэн гэлгүй юу? Тийм ээ. Эртээ нэг явжсэн чинь бүх цаг үеийн түүхэнд завсаргүй 10 шүүгүүлсэн үнд мөөгийнх дээр 14 дээр хувааж избэн ш тийм л. Хоёлоо 10. Тэгээд энэ дээр 14 дээр битэр цуг байдаг бэл. Бас гоё. Хоёр дүүгэн тийм. Хоёр аслаа. Одоо нэг улсын наадмаар яадаг байхгүй юм уу гэх. Шүүгэн дөрөвдүүлдэ та хэд унсан? Шүүгэн дөрөвтөө. Тэг 7 даваад гэсэн үг шүү дээ. Үгүй би чих олон 7 5 гэж их олон 6 л тавсан. 6 их л 8 олон даа тий. 8 даваад бол гоё юм билий юм шиг байгаа. Нөгөө нэг үзүүрл төрүүлсэн бөхчүүд шууд эндрүүлээ аваа явцдаг. Шүүгэн дөрөвдүүлдэ унахаар өстө нүур их газар болоо шүү дээ. Тийм. Үзэж хоёр хүн бүх унаад өстө эхлэж яг залуу байх тоохгүй сүүл рүүгээс юу яа мурууч юм шиг өөр хаалгаар гараа ичсэн. Тэгтээ шүүгийн дөрөвч нь медаль авдаг штэ. Мөнгө хүрд медаль юм. Тэр чинь уяс наадмын рүүгдэд болсон сүүлдээ. Дээж гаргаад студент өгдөг. А тийм үү. 92 3 оны үед. А тийм үү. Ер нь тэгэл хамгийн гоё тэр наадам дээр үзүүр төрөнд үлээл дээшээ гарах. Тэг эндэрлүү гаргаад хамгийн гоё тий. Харж байгаа улсууд ер нь бол тэгэл намхал харагдаж байгаа. тэг ер нь гоо намхаар харагдаж. Бүгдөө л хүсэж байгаа штэ тий. Нөгөө 1500 манай ах чинь 5 гарсан юм. тий. Тэрийг л хүмүүс Завсаргүй юу? га байгаа. Завсартай юу? Тий нэг л завсар. Нэг завсартай хаа тий. Нэг завсартай. Тий. Бас одоо энэ хэллэгээр бол одоо улсын наадам завсаргүй 5 пен алдна гэдэг чинь бас ёо мэддэг хүний хувьд ёо. Дэлхийн авраас 5 мөнгө медаль авлаа. Тий. Одоо дэлхийн аврал жил дараад бол 5 жил очоод дараалал медаль гэж. Гүшүү чинь одоо намайг 25 6-тай үндэсний хөрийг хэлж барилж яад. Барилж ирсэн штэ 15 6-тай тэгээд томчултай заалны барилдаанд 3 даваад битэр 2 удаа тунж ирсэн штэ. Зүүз. Тэгээд 16-тай хүүхдтэй би 25-тай залуу гарч ирсэн. Энд чинь бас мундаг аахгүй тийм багасаа хайж ирсэн. Хүүхдээс тантай
2 удаа таарсан санаж байгаа. Тантай багш таарсан та санаж байна шүү дээ. Төв аймгийн наадмаар. Тий. Дөрөв даваад. Тий. 17 хүрсэн байсан дээ. 17 хүрсэн байсан. Тэр жилийн явлаа. Тэр 17-оор би 18-оор явсан. Яг 17-д тантай таарсан тий. 4-ийн даванд уу 2-ийн даванд уу? 4-ийн даванд. Гэхдээ 17-д 4-ийн даванд Төв аймгийн наадам байсан. Аймгийн наадам байхгүй. Тийм ээ. Төв аймгийн наадам. Бид нар нөгөө хатыг сүүлд гардаг жил нөгөө богдуулын өөрт бэлтгэл гараад Төв аймгийн 70 жил юм шиг. Бас юм уу Төв аймгийн. Бид нар Сэрэлгийн дивизийн юу араад гарч ирсэн бэлтгэл тий. Дорд самбоо энэ чинь цэрэг ирсэн палаткын тий. Дээр үе чинь бол өөрөөсөө жинтэй одоо яг нааданд энэ хүрээнд болж байгаа нааданд ирэхийн тулд замдаа бэлтгэл хангаад ирчихдэг байсан. Тийм арслан. Одоо нөгөө энэ түшээ таны бөхчүүд яа тэгээ сар шахуу яваад ирдэг байсан шүү. Замдаа бэлтгэл хангаал. Замдаа бэлтгэл хангаал явсаар байгаа л яриад барилчихад тэгээд буцаа явдаг. Бүр хоол бүр баруун аймгийнх нь бол одоо баг хавраар гардаг гэсэн чинь. Одоо товор хийж байгаа юм шиг тэгээд идэх хоол юу малаа таваач моостойгоо тэгээд одоо бүр нэг баг одоо галаараа тэгэл явдаг. Галаараа тэгэл явдаг. Наадмаа дуусгаад бас тэгээд намар ороохон гэртээ хайдаг гэсэн чинь. Замаараа бас наадам бөхчүүд бол одоо энд барилдаад одоо юу гэдэг бол сенатанд барилдаад тэгэл одоо морин көсгтөө явж бол очих намар ороохон гэртээ хайдаг гэсэн чинь. Замдаа онж өнжөө дөрүүлсэн бүх гээд замаараа гээд. Тэгэл гоо яг унаа мал нь тийм байгаа цаг үе тийм байсан. Тэгээ сайхан хүмүүс хүндлүүлээд тэгээ хүмүүс төндлүүлээл дээдлүүлээл уцад дөрүүлсэн бүх манайхаар ирлээгээд Орсын айлд баярлаа жавар нүргээд найрлаа болно шүү дээ. Тэр чинь бол одоо жинхэнэ одоо алхахын буян л гэж одоо тэгэлж байна. Нааданд явсан бөхчүүд байтха дээхэн үеийн хүмүүсчнэр нь 100 доллар жилээгээ гаргах гал нөгөө 100 зовхон юм авчихад нэг сүүсэл дэлгэрэнгүүт тогоо 50 гутал гэрээсээ гараад намар дээл гандцсан. Гэртээ буухгүй нөгөө намар айлууд дахиад голоо уруудаад жаахан уруудаад бууж ирсэн чинь лөө гэрээхээ ордоор мортой дахиж ирсэн. Вэ чи хайчих нь уу? Гэртээ ороод уцаа солиод яваач гэсэн. Яарч явнаа? Манайхан сайн мал мэндүү гэж. Тэр шиг л тэгэж яараа гэлэн ордог. гэрээхээ ордог. Нөгөө айлууд олон сар явж явж байгаа. Айлууд намар жоргоор уулдсан бас гэрээхээ ордог туужсэн чи. Вэ чи гэртээ богоод хусгандраа солиод яваач гэсэн чи. Яарч байна оо? Манайхан сайн мал мэндүү гэж дахиж явсан. Дээл гандчихсан. Цагаан сар шин сарын баяр гэдэг бол үнэхээр одоо монголчуудад хамгийн дээд баярын нэг 93 наадам улсын их баяр наадам гэдэг. Дээр үед одоо манай бөхчүүд бас их сайхан дуучин том золтой сайхан бөхчүүд байсан. Одоо мөрөрийн чин авраг гэдэг. Тэгээд цагаан сарын шинийн 15-ны дотор нөгөө хүмүүс чинь хүрээний сайд ноёд баядууд ном уншуулж одоо хэмрэл чадхаас эргээс илүү бас том найр хийж одоо хэмрэл ундагаас эргээж бас хүмүүсийг баярлуулж найр цэнгэл үүсгэж том найр хийдэг байсан. Тэрийн чинь тэгэл нөгөө их авраг хуурчтайгаа айлууд ингээд нөгөө урьдчихсан. Тэгэл нөгөө баруун хүрээнд бас нэг айл дээрх очтой. Өө нэг авраг одоо их болж байгаа сонсоод авраг зүүн хүрээнд дуулж байна гэж. Тийм сайхан одоо хүчтэй хоолойтой хүн байж нэгдүгээр хоёрдугаарт бас хүрээ маань ерөөсөө дандаа гэр нөгөө эсгээ хотгодог байсан. Тэгж их найрладаг байсан юм байна. Тэгээд манай соёл урлаг их сургуулийн багш Цогтбаатар маань модлын ирсэн. Цогтбаатарынхаа сайхан хуурын аялгауг сонсё.
За тэгэхээр манай энэ олон сайхан уртын дууч гавьяатууд байна. Хамгийн түрүүн гавьяат чи хэн болсон юм бэ? Тийм мэдээж манай Монгол улсын гавьяа жижигчин Сараагч маань байлгүй яг уу. Бүр одоо 2000 оны гавьяат хаа тий. 1976 онд одоо улсын ардын дуужгийн чуулга гэж байхад одоо 16 настай ирж уртын дууч нар одоо уригдан ирж ажилласан ийм мундаг дуучин шүү дээ. Тэгээд одоо манай Сараагч бол бидний одоо үлгэр дуурай болсон бас яг миний хувьд хэд мөр зэрэгчиж улсын ардын дуужгийн чуулгад олон жил одоо ч ингээд нөгөө нэг экстүүсийн нөхөрлөлтөй ингээд бидэнд үлгэр дуурайд болоод ингээд явж байгаа Сараагч маань байна. Тэгэхээр одоо Сараагч л хамгийн анхны салхийг хагалж айдууныхаа дугаарыг өргөх баха гэж бодож байна тий. 76 онд уртын дуучдын улсын уралдаан гэж их том уралдаан болоод тэргээр одоо шалгарч тэгээд тэндээс л одоо хөдөөнөөс татагдаж ирсэн. Тэгээд 77 оны 1 сарын 12-нд одоо тушаал гарсан байдığım билээ. Дагалдан дуучнаар тэгээд одоо тэр үед одоо урлагийн борхтууд гэж яриндаа сайхан одоо Бадраа гай, Лувсан Шрав багш, Нор Бонз багш, Сүглэг маа, Ламжав тий гайхалтай сайхан хүмүүс одоо ингээд бодоход үнэхээр нэг урлагийн борхтууд намайг тэр хөдөөнөөс ирсэн тэр нялх жоохон хүүхдийг одоо ийм сайхан одоо дуучин болно гэж итгэж найдаж ингэж чуулгад шууд одоо татгадж өргөдөж иржсэн л хүндээ. Тэгээ одоо өдий болтол бас ингээд сайхан одоо энэ сайхан дүүнэртэйгээ сайхан хүмүүстэйгээ мөр зэрэгцэн явж байгаадаа их баяртай явдгаа. Тэгээ хамгийн их гайхамшигтай сайхан юм бол Нор Бонз гэж тэр гайхамшигтай хүний одоо ястан унган шав 10 хэдхэн настай нялхаасаа гараас нь хөтөлж гэрт нь одоо очиж бүхэл яг л ээжийн оронд ижи болж тэр хөдөөнс ирсэн тийм ялхамт чинь авчирч хаад багшд минь хэцүү л байсан баг хөөрхи. Тэгээд тийм одоо сайхан гайхамшигтай хүний одоо шав болсон да үнэхээр одоо талархаад баярлаад барахын аргагүй тий их л хувь тавилын юм да. Бас дунд говийн хүн бол таарсан тий. Дунд говийн хүн шүү дээ. Аль сум да? Дунд говийн үлзий сум. Одоо их олон дууч төрсэн сум шүү дээ. Их алдартай олон хүнтэй. Бас 20 гаруй жил дуулж гавьяат авсан биз тий. Тэгсээ. Ямар 25 жил юм шүү. 77 2000 гэж тий 22 3 жил ба. Тэг их одоо нас их бага орсон болохоор их эртний хүн залуу гавьяат болж байсан юм тэр үед тий. Үнэхээр одоо тэр үеийн маш их одоо сайхан гайхамшигтай нөгөө алдартнууд одоо ёстой нэг алтан үеийн драмын театрын жүжигчдэж тэр одоо улсын ардын дуужгийн чуулгын тэр гайхамшигтай одоо хүмүүсийн дунд яг одоо хамт ажиллаж исэн их л тэрийг би одоо бодоход үнэхээр л одоо их өндөр хувь тавилан хувь зай шүү дээ хүний тийм ээ. Хоёр зүрийн нүр үзсэн гэдэг тийм ээ бас лагд. За тэгэд хамгийн одоо Ахмад гавьяаттай айдууны ихшгийн хадаг орё. За. Oh
За сайхан урж гин үү? За сар сайхан шилж гин үү? Сайхан урж гин үү? Өргөө минь цай урж гин үү? Цай урж гин үү? Ажил үс амьдрал сайхан уу? Амьдрал сайхан мэн. За сайхан уу? За ой дуулцаагүй. Ямар амир том гөргөө. Миний нүрний тань өнөг. Байлбал нэг шууд ашиг юм. Харин тий. Хил тавд. За. Манай Дэмжрал гайд хэлчихвэс. Манай ээж чинь Ховд аймгийн Мянгатсам эмээгээд бол Эрдэнэ бүрнийх аавч Уус аймгийн хэрэгсэм жаргалын даваа гэдэг. За. Тэгэхээр чинь Дэмжрал гайд чинь миний аав чи Ховд Эрдэнэ бүрнийх ээж маань Усын тисэг. Усын тисэг тий. Бас. Та ятхур бас. Нам бут нутгийн бүсгүй болно шүү. Айдасаа тий нутгийнх юм байна. Ховдын 50% юм байна. 50 адилхан 50% тий. 50%. Тий. За ингээд манай нутгийн бүсгүй төмөөгч болгоны гоцлдуу чинь
Манай одоо бям жаргал гавьяатыгаа одоо ингээд сайхан ард түмэндээ сар шинэ энэ сайхан өдөр ая дууныхаа цэнгэр хандгийг өрнөө гэж хүссэн өрөөж байна. Баярлалаа. За энэ сайхан бэлэгт өдөр одоо найзынхаа өргөндөө зочлон ирж энэ сайхан Монгол үндэстний бахархал болсон ийм сайхан арслангуудтай начин заан одоо Монгол Японы одоо тэргүү манлайлах мэхний уурхай болох энэ сайхан гөгшөө зааныхаа өргөө гэрт морилон ирж эрхэм хүндэт мэрэгжил нэгт гавьяат эгч дүүнер найз нөхдөдөө хамт энэхүү сайхан одоо нэвтрүүлэгт орж байгаадаа их баяртай байна. Ингээд Талын Монгол телевизийг үзэн суугаа эрхэм хүндэт зон олон та бүхэндээ сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу, тарган сайхан хаваржж байна уу гэсэн мэдлэгийг дэвшүүлж Монгол ардын айз амуртын дуу өрхөн хонгор салхитуугаар ая дууны төрлөг өргөн барья.
Нөгөөч одоо цэрэгт ирээд Арангаагаас. Тэгээд Орос руу сургуульд явчих юм уу? Тэгсэн. Цэргийн 3 жилийн албаагаад Тэнгүүтээ Орос явчих юм тий. тэгсэн. Тэгээ хэдэн онд ирэх үү? Тэгээд 90 онд төгсч ирж байгаа. За. Тэн дунд нь ирж сунах амралтаар улсын наадманд барилдана. Тэгээд амралтаар зөвхөн нэг сар болоод болтгий. Гүн амралт. Тэгэхдээ бол Оросдоо саамын бэлтгэл хийгээд байна. Тэгэхэд Оросд бол Саштанг хийн. Саамжуудаагаар л амралт. Самж доод игээд байна. Та ч хэдэн оны нарчин болох вэ тэгэхээр? Тэгээд 90 онд сургууль төгсч ирэл 91 онд начин болсон. Тэгээ 93 хэдэн онд үзүүлж ирсэн? Тэгээд 92 оноос үзүүлээ. Шууд Та ч нөгөө Йоо Орос яваагүй бол бас янзлаа яж гэсэн юм шиг. Орос яваагүй юм уу? Тэр хугацаа. Яг Оросд сайн бэлтгэл хийсэн учраас Бас тийм тэгээд том бүх Тэгээ самжуудаа ч үндэстэг ойрхон барьцтай байлаа тий. хүчүүдийг сайн барилжижсэн. Бэлтгэлийг Орос школын бэлтгэл гэдэг чинь бол Бас өөр юм. тухайн үеийн одоо баг бөмбөрцөглөөр Орос школ одоо тэгэл нөгөө хөрөнгөтнүүдтэйгээ үздэг тэр Оросын сургалт спортын шийдлэх хүн гэдэг чинь амар хөгжсөн орн баггүй. Тийм шүү дээ манайх. Тэр сайхан том гүрэнд бас нэг хүний лас зураг л да тий. Тэр том бэлтгэл чинь бол хүнд бол ер нь юунд ч их бэлэн байх л тийм хэмжээний бэлтгэхгүй. Тэгээд сургуульдаа сурсан хажуугаар бэлтгэлээ хийсэн гэдэг чинь тэгээд Өөр их дуртай байж байна тий. хөдөлмөр өөрөө ч их зүтгэсэн Их зүтгэж байсан. Оросууд ч их дэмждэг байсан гэдэг шиг тийм. Тэгээд нөгөө бас нөгөө жин ойролцоо хүмүүс их байгаад байгаа шүү дээ. Орос тэр заалмч тий. Тэгэл одоо жишээ нь бэлтгэл хангас нар ихтэй болчиход байна шүү дээ. Тэр үед 80 хэдэн оны одоо Самбын дэлхийн аваргаар Балжинын Бат Эрдэнэ тэртээ өгөө аваатай байсан тийм дэлхийн аваргуутай л тэнд улсын авраг Өдөр болгон бэлтгэл хийгээд шүү дээ. Өдөнд байнгын бэлтгэл тэмцээн уралдаанд ордог. Тэгээд заримтай нь тэнцвэг үүсэн, заримтай нь ялагдсан, зарим нь бас ялна. Шин дээр дор орол ерөөсөө. Тим зэндааны л байхгүй. Тэгээ яг зүгээр төв дэлхийн аваргаар бол ороогүй тэр үедээ. Оросоос орохгүй гадны хүн тийм. Тийм шүү дээ. Тэгээ Оросын томчлолтой л үзчихсэн. Ер нь. Та чи хэдэн он Японд л дүүдээр ирсэн шүү дээ. 200 ирлүүд яа. 97 оны. 96 онд ирсэн. Тийм. 98 оны нам. Тийм. Ирээд бэлтгэлийгээл навгүй баш нэг халуунд. Оо тийм 6 сард. Наадмын өмнө. Наадмын өмнө. Би нэг мөгийнхта барилдаад хүүхэд 98 онд ирснийхаа дараа цовны анхаар аваад өгчлөө тийш хүүхэд юм яаж чадах вэ? Маа гэл тэгэл бариад тэгэл хүн бадж түг гэл зэгсэж. Юу ч тэгээд манай ах чинь дээрээс ганж тэгээд тэрнээс нэг бушуу өвдөлцөж. Нэг харж байсан. Ба 2000 онд нэг таарсаж манай ол идэх гэдэг. Би өөдөөс саруулж тамиртай оцоож хаалж тойрж үгүй. Тэгдэж байгаа бас амар нэдрүүлээ. Бас нэдрүүлсэн. Нэдрүүлээ. Бас ч одоо цаашаа явах мэдэхгүй гайхаад. Нөө хүүхдээ байхдаа зүгээр алуулны бушуу унц. Сүүлд нь жоохон тамиртай болцоороо саруулж байгаа жиг алуулаад цаашаа явах мэдэхгүй. Та юу л гэж байгаа. Тэр жижиг намаа чинь 2 хэдэн онд л генесээр битэр чи барилдаагүй. Хэдийн даваа л чи. 5 доо. л барилдаад хоох. Баг нэдрүүлсэн шүү. Бүх гар бадаараад та. Тэгж та барилдахууд олон жил болсон шүү дээ. Зодгоод л олон жил болсон л гэхдээ үнцээр байж шүү. Тэг үнц ч бас хэцүү шүү дээ. Бүх хүмүүсээр барилдсан байгаа. Хоёр асантайгаа барилдсан, багштайгаа барилдсан те. Хоёр шүү дээ. Сайхан байсан шүү бас тэргээл. Үгүй юм чээс. Та одоо ямар шалгуураар яаж ингээд дөнгөж 90 оны хэрэл явж байгаа шүү дээ сумруу те. Хэдэн онд явж байгаа вэ? Дөнгөж одоо цагаан морин жил 90 он гараад арчлалгээл одоо гарч ирлээ шүү дээ. Тэгэл Монгол хүмүүс ч одоо ингээд иргэний паспорт аваад гадаад руу явах эрхтэй боллоо. Анхны одоо гадаа тэр тухайн үед хөрөнгөтэй орн гэж ярьдаг байсан Япон орн гэж одоо бид нар чинь тэгэл Япон хөрөлөөдөөсөө л ойлголт байхгүй Америк дээр ойлголт байхгүй тэгэл хойд солонгос Орос гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэл Японоос багш ирлээ сумо гэж нэг юм одоо спорт байдаг юм байна. Тэнд одоо ингээд Монгол хүүхдүүд шалгуулж байна гэдэг. Тэгэл миний бүх хүүхдүүд очиод тэнд бүгд бүгд эхнийхт нь 180 хүүхд очиод би төрүүлчихлээ тийм. Хоёр дахьт нь Хэгацтай байж байгаа. 17-тоо 18 гэж байгаа юм дээ. За. Хоёр дахьт нь дахиад нэг 170 гаруй хүүхд очиод бариллаа би үзүүлчихлээ тий. Тэгэд нэгээр би тэнцэж байгаа юм тий. За нэгээр та гараа. Тэгээд цэвгнэм Энкват гэдэг дахиад дөрүүлээ явсан гэдэг. Зургуул явсан. Зургуул яваад. Зургуулаа яваад очиод нэг сайхан сургууль нээхгүй ингээл бараг л хадаг барал сургуульд ороод сураал сумогийн бэлтгэл хийх юм байх гэсэн чинь очиод маргааш нь нэрдээсээ ийм мод өсн том биетэй юм тарган ийм том өстэй том тарган Монгол бараг тийм тарган бай хараагүй тий. Хараагүй.
Үргэлж 200 ил 150 ил 200 ил 300 бараг төгссөн. Коннекшн чинь 180 ил 240 ил гэх ийм том мод барил хэлж мэдгүй яагаад зөхиод байгаа юмтгүй зодуулаад гэсэн чинь гайхаад. Тэгэл энд чи ирдээсээ боли гэдэг нөгөө бид ч зугтлаа шууд. Зугтаад элчин сайдын яам дээр очиод зааш элчин сайд нь бид зүгээр энд ингэ зодуулж ясаас Монголд очиж цагаан сумын зам байж тэгээ. Тэр Монгол руугаа явъя гэдэг. За тэгээ очиж нөгөө элчин сайдын яамныхан чинь наа чи одоо ингэ Японд даяар хөвлөөр бөө юм болж байна. Монголын тамир цугтсан байна, зодуулсан байна чинь. Дахиад ингэвэл Монголын нэр хүндэнд та нар жоохон бодооч гэдэг. Тэгээ яг одоо цэвгэнэм инкод бид гурав буцаад нөгөө гурав маань Батчаргал Төмөн Дэмбэрэл гэдэг манай гурван бүхэн Монгол руу явъя буцаад гэсэн бүр бүтгэж явуулсан. Тэгээ бид гурав үлдээл тэгэл нэг мэтгэл одоо ч энэ цогуур зодоо модон цохин мөхнөж байхаа болчих ш сумууд чинь тэр үчин тэгэл бэлтгэлээр зодох нь бол зүгээр мэдээж асуу зүгээр л. Тэгэл нэг 2 жил хагас зодуулж байгаа л нэг мэдсэн чинь би цол авлаа. Цол авсан чинь нөгөө зоддог болоо хэлсэн тий. Зоддог их авсан. Тэгээд би нөгөө туслах хийгээд хамт нөгөө юм дамжлаа би нөгөө доор нь өснөгтөл миний доор ороод. Тэгээд би доороо 5 туслахтай болцсон. Тэгээд цалиа аваад өөрөө тусгаа өрөөтэй болцсон. Тэгээд ихнэр авах хэрэгтэй болоод цалиа аваад хувцсууд бүгд солигдоод явцсан. Тэгээд их сонин гайхсан л хизээч тийм одоо Монгол бол тийм хийж байхгүй. Японд бол ингээл цол аваад бол маргааш нь яг тэнгэр газар. Тэгэл нөгөө зоддог өснөх төч нь өөрөө зодуулдаг болоод эхэлчихнэ. Өөрөө хувцс өмсөөр бүр. Тэгээ машин унаад эхэлнэ. Тэгээ машин унаа өөрөө машин унах эрэхтэй болно. Тэгээ ямар ч гэр бүл өөрөө байр аваад тусдаа гарах хэрэгтэй. Сургуулиас гараад гэхдээ барилдах хэрэгтэй. Бүх хэрэг авчиж байгаа. Тэгээ нөгөө секторын цолтой бүгчүүдийн машин тавьдаг зогсоол тэгээ тусдаа байж байгаа. Бүх юм амар давуу хэрэгтэй. Макушта гэдэг зэнда байж байгаа л төрүүлээд долоод авч төрүүлдэг юм. Долоод аваад төрүүлээд унааг төрүүлчихэд шууд жүүрэ болсон. Тэгээ жүүрэ болоод ахаад дараагийн зүүн дөрүүлээд жүүрээд Осака хошоо төрүүлээд тэгээд Макучи дээд зэндаанд ороод тэгээд дээд зэндаанаас нэгч одоо унаагүйгээр зодгоо тайлсан. Яг дээд зэндаанд тогтоо зодгоо тайлсан. Бэлтгэлийг солиот юм шиг идэв үсэж. Тэр нөгөө тойргийн барилдаанд мөнгөн шагнал өгдөг байж байгаа. Гөгшөөх бүгдэнд нь дөрүүлээд болохоо шагналгүй болсон гэж сүлдө тий. Японы Сумоко холбооноос хамгийн сайн бэлтгэл хийж байгаа хүнд мөнгө өгдөг байсан. Мөнгө өгдөг байсан. Тухайд 20,000 $1 сар 20,000 $. Өгдөг тий. Тэгэл 6 тэмцээний дараа 6 удаа хөдөө явдаг. Хөдөө бэлтгэл хийгээд явдаг. Тойрон барилдаа байхгүй. Тэнд 6-нд нь очиж хамгийн их бэлтгэл хийсэн тоолохоор би хамгийн дөрүүлдэг. Тэгэл хэдэн жил дандаа гэсэн чинь зөвлөдөө хөгшөө занд лээдээсээ айл 2 сарын дараа 20,000 $. Цусны шагнал дандаа яваад тэгээ Сумокол хуралдаад тэр манай бүр багш тэг Сумокол мод очиж гайхсаж байгаа. Тэгээ багш ганцхан багш босч юу хэлсэн бэ? Энэ шагнал ганцхан энэ шагнал болчлоо. Тий. Хамгийн сайн бэлтгэл гөгшөө зааны шагнал. Гөгшөө зан давдаг. Одоо бас ямар ч энэ гөгшөө гүйцэх ямар ч боломжгүй. Гөгшөө зан өдөр 50 барилж гин 2 дугаар хүүхдүүд өдөр 20 гэд барилж байгаа юм чинь нийгмэр дөнгөөрөө яагаад гүйцэхгүй вэ? Хэдэн жил болж байгаа юм бэ? Тэгээд тэр шагналыг болигээд болсон манай багш босоод гэхдээ одоо энэ шагнал ингээ болдг нь яаж байгаа юм бэ? Бэлтгэл хийж байгаа хүнд нэг л өгөөл явуулаад энэ чинь уламжлалтай ингээд дараагийн хүүхдүүд ингээд сайн барилддаг. Энэ гөгшөө зан одоо хэдэн жилийн сумог энэ шагналыг авах юм гэж сумог холбоос болиулж ирсэн шүү дээ. Тийм амар хийж тэгж бэлтгэл хийдэг байсан дээ. Тэр одоо манай энэ дүүнэр бол яг л бэлтгэлийг галзууслаад юм шиг жижиг амжилт гаргав. Одоо манай монголчууд яагаад илүү сайн барилдаад байна? Яагаад хэдэн онд дээд зэндаанд гарсан гинэ? 1996 онд. Тэгээ хэдэн он зодод байлж байна? Тэгээд 96 онд манайд 2007 онд зодод. Тий 10 жилд яг нэг зэндаанд барилдаа. Дээд зэндаанд бол барилдаа. Хэвчээ богоо. Лагөө шүү дээ. Одоо тэгээ манай дүүнэр маань сайхан барилдаж байна. Монголыг намайг очиход Монгол гэдэг нэрийг Япончууд гэдээсээ Монгол хэрэг гайхдаг. Монгол гэдэг хэзээ сонсч үзээгүй. Монгол гэдэг ямар орн мэд Монгол гэж байд юм гээд гайхаад тэгээ нөгөө найзуудаас асууад хүмүүс хооронд харахаар бүгд мэддэг. Хятадын Монгол гэдэг гээ биш манайх чигэд ар Монгол гэдэг бид чи Монгол улс гэдэг ингээд мэддгээс одоо өдөөсөө Японд очиход Монголыг мэддэггүй хүүхд хүртэл байхгүй гэсэн. За ингээд дуртай орноо хэлнэг юм бол Америк Монгол гэж явна шууд. Хоёр талын. Тийм аа. Сайхан байна. Манай дүүнэр маань сайхан барилж байна. Бүгдээрээ сайхан авар гарслангууд, сайхан бүгд л дээдсэн даа. Бүгдээрээ сайхан тамирчид болж байна. Өшөө залуучууд одоо гарч араасаа гарч иж байна. Энэ сумоохийг одоо цаашдаа манай монголчууд өшөө олон жил ноёрхож явах болов уу гэж би боддөг шүү дээ. За тэгээд сайхан өгчүүдэд төлөөлөөд манай Монгол Улсын начин за соёлын эзгэлтэй ахтаа. За баярлалаа. Та нэг сайхан. За сайхан гоё өгчүүдэд төлөөлөө. Сайхан гоё айны хонд дуугаа өргөнө үү. За өнөөдөр бэлтгэл сайхан өдөр.
ноёлон харагдах гэж сайхан Монгол Ардын уртын дуу байдаг. Тэгээд энэ дөрвөн уулын дунд бас ингээд бид нар ер нь найр гэдэг өөрөө буйны жигтэг монголчууд дээрээс ярьдаг байсан. Найр буйны жигтэг, бүх насны жигтэг, морь хиймрийн жигтэг гэж. Тэгээд найр их найр үүсгэж олон хүн найрдуулж дуу хуураар уйрааж идэл цагаал дэлбэг байж олон хүнийг хооллож ундал цайлна гэдэг бол буян. Тийм учраас тэр дөрөв би өгөндөө бас хагас дурдсан. Тийм учраас дэх түрүү үеийн монголчууд бол шинэ 10 самны дотор том найр үүсгдэг байсан юм. Том найр хийгээд тэрнийхээ дараа за одоо энэ жилдээ бол одоо амрын хань айдгүй одоо амар амуулан сайхан бүх юм тэгширлээ. Яагаад гэвэл буян үлдсэн учраас яагаад гэвэл маш олон хүн цуглаж дуу хооронд уурж идээ цагаа идэж одоо ингээ баярлсан учраас тэгээ өнөөдрийн сайхан найрын буян бас биднэрт дэлгэрч биднэрт авсан хэмрээ өгөх тугай гэдэг ноёлон харагдах уул гэдэг Монгол Ардын уртын дуугаар аяарья. За энэ жил ч яста үнэхээр одоо сайхан цагаан сар бол үнэхээр сайхан болж байна. Тэгээд тэгээ манай цогоо маань одоо цогц сайхан шүү дээ. Манай цогооч одоо манай чуулгад 90 оны ихээр ирлээ. 96 онд ирсэн. Торонхой нарийнхан тийм хөөрхөн охин манай чуулгад одоо анх иржээлээ. За өндөр хөөрхөн тийм. Тэгээд дөнгөж саяханд ирсэн шиг санагдах юм. Тэгээд одоо зөндөө олон жил дуулаад одоо тэгээд соёл урлагийн их сургуулийн багш болцсон, олон сайхан шавнар одоо төрүүлсэн ийм хүн болсон сууж байхын цаг хугацаа гэдэг үнэхээр одоо хурдан юм да. Тэгээд цогоом нь бол одоо сайхан дуучин да. Сайхан дуучнаас гадна сайхан чөөхөн миний нутгийн одоо бас л сор сайхан хүмүүсийн нэг шүү дээ. Хүн чанар сайтай, хөдөөний одоо нэг тийм сайхан одоо ховорхон сайхан одоо Монгол бүсгүйчүүдийн үлгэр дуурайлуулсан ийм сайхан хөхтэй гэж тэгж бодож явдаг. Миний ээжи зоолгож очдөг байлаа. Тэгээд цогц сайхныг манай тийшээ нэг зуд зурхангуйг маш сайхан гэж үздэг байхгүй. Тэгээ манай ээжигөө манай цогц сайхан хайдам зодгүй сайхан хөөхөн шүү гэд тэгжээс ёстой зодгүй сайхан хөөхөнтэй миний. Одоо сайхан дуучин за тэгээд дүүгийнхээ сайхан дууг одоо энэ шин сарын сайхан өдөр одоо бүгдээрээ сонсцгоё. Тэ ай дуугаа өргөнө гэж урьж байна. За ингээд тавтанд зориулаад
Монгол ардын уртын дуу дүүрэн дэлгэр хангай гэж дүг. Өргөё. За мөрөхийн сайхан дуу дуулъя.
За одоо манай үндэсний урлагийн их театрын гоцлол дуулчин Монгол улсын гавьяа жүжигчин Цэрэн Надамдын Төмөн жаргалаар айдууны дугаараа өргүүлэх баха. За тэгээд бид нар чинь одоо Төмөн жаргал гавьяат, Бям жаргал гавьяат бид нар яг өнөөдөр нэг багшийн шавнар Монгол улсын гавьяат багш Дэлгэр багш маань одоо бидний Цэвэн даржийн Дэлгэр багшийн шавнар байна. Тэгээд манай багш гэдэг зөвхөн одоо 90 оноос хойш соёл урлагийн дээд сургууль багшиж эхэлсэн. Ер нь бол 30 жил багшилсан байдаг багш. Маш олон сайхан шавнар төрүүлсэн. Шавнараас нэхэд одоо 11 гавьяа төрчихсөн байгаа. Төмөн жаргал гавьяат маань одоо Үндэсний урлагийн театрт 20 гаруй жил бараг одоо 30 жил уртын дуучнаар ажиллаад энэ сайхан үндэсний их том өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлах, олон сайхан одоо наадам фестивалд одоо бас амжилт гаргаж ингэж ажилласан улсын чанартай олон уралдааны ус амжилтыг гаргаж тэргүүн байраар гран при шагналыг авч ирсэн одоо ийм сайхан дуучаа. Одоо манай Төмөн жаргал бол Дорбонц догш дэлхийд сэрүүн сайхан хангаа уяхан замбуу ТV наран гэж сайхан дугаар бас чигүүрлэж олон улсад таниулж ирсэн. За өнөөдөр бас би Түмээгийн уяхан замбуу ТV наранд дуулаасаа гэж бодож байна. Тийм үү манайха? Жочтой. За ингээд Төмөн жаргал гавьяаттай уяхан замбуу ТV нарын бид бүгдээ болон Монголын сар шинийхэн цагаан сарыг тэмдэглэж байгаа ард түмнээ зориулж аяд дууныхаа цэнхэр адгийг барьлуу гэж хүсэж байна. Халын Монгол телевизийг үзэж байгаа монголчуудаа энэ сайхан сар шинийн мэндийг хүргье. Тэгээд бүгдэнд нь эрүүлийн саруу сайхан бүхний хүсээр өгөөд дуугаа өргөн барья.
бүгдээрээ бас цагаан сар шиний нэгэнд чинь монголчууд бас сайхан дуу хуураас гадна сайхан бас хөгжиж нэг хуучныхаа алаг мэлхий хорломор гээд нэг хуучин монголчуудын үндэсний тоглоомоо сайхан тоглож хуруудаж дэмбэдэж янз бүрээр бас наадга нуудыг тоглож хөгждөг байсан уламжлалтай. Тэгээ өнөөдөр биднэрт бас яг тэр нэг шага юм байхгүй болохоор бүгдээрээ бас нэг бөхчүүд дуушт хоёрт байдаг хамгийн гол чанар гол одоо нэг гол юм байдаг шүү дээ. Амьсгааны урлаг зөвхөн дуучид бол дууштай амьсгаа гэдээ одоо бид нар яриа сурчилдээ. Тэгэхдээ энэ амьсгаа бол ерөөсөө дуучид, бөхч, тамирчид ерөөсөө энгийн хүн ч гэсэн амьсгалж явах учиртай юм байна. Би бас л нэг ухаантай хүнээс сонсч ирсэн. Манай багш хэлж ирсэн. Хүн унтж явахдаа хамгийн зөв амьсгаа авдаг гэж. Одоо миний бас дууны багш Монгол Улсын урлагийн хөгжлийн хөгжмөс бол насан буй ингээд сайхан хүн байлаа шүү дээ. Монголын дууч бол мэдгүй хүн байхгүй гайхамшигтай хормейстер. Тэгээ багш маань тэгэлж ирсэн. За миний нөгөө амьсгаа зөв авч сурах хэрэгтэй гээл. Гэхдээ тэрийг бас манай тамирчид сайн мэддэг юм байлаа шүү. Манай спортынхан яг энэ урлагийн амьсгаа бол яг спортын хүмүүс бас тэгж авч явах хэрэгтэй юм байлээ. Тэгээд тухайд би мэдэхгүй л амьсгаа буруу аваад байхгүй гэсэн чинь за хүн ерөөсөө чи миний хүү чи унтж явахдаа ингэж унтдаггүй үзлээ. Тэгээд хүн унтж явахдаа хамгийн зөв амьсгаа авдаг. Хүн унтж явахдаа дандаа хөвлөгээр амьсгаа авдаг. Энгийн хүнч байсан одоо энэ йогийн дасгал масгалч бүгд амьсгааны дасгал шүү дээ. Энэ хөвлөөрөө амьсгаа авах дасгал. Тэгэхээр ерөөсөө хүн урт насалж одоо эрүүл сарвал баягвал тэр энэ дуучдын ингэж нэрлээд байгаа энэ амьсгааг л хөвлийн амьсгааг л авч сурах хэрэгтэй юм билээ. Дуучин хүн гэдэг бол ерөөсөө бид нар зүгээр хоолоогоороо дуулна гэдэг байдаг болохоос биш яг үнэндээ дуулна гэдэг бол өөрөө амьсгааны урлаг юм билээ. Энэ ахмад сайхан том олон дуучтаас одоо энэ үгийг сонсч байсан. Манай дуучтаач энийг одоо бүгдээр мэддэг. Гэхдээ яг цааш нь ингэх юу ийм байдгийн байх шүү гэж бид нар бас ярьдгүй юм билээ. Тэгээ одоо зөвхөн юу яа. Нэг энэ уртын дуучид байна. Би ч уртын дууны талдаа орох уу бөхтөө орох уу? За бөхтөө орё. Бөхтөө орох уу? Бүгнээрээ зүг. Хоёрын гавьяа чөлөөтэй юм чинь таа. Манай тавд туурсан. За бөхтөө орё. Тэгээд одоо ингэ 32 цагаан тогтоол үү тэхүү. За тэгээд бас мэдээж одоо тодорхой хэмжээний урамшуулалтай. 32 цагаан лонг 32-оос илүү тоол бол 33 тоол 33 цагаан лонг өгнө. 34 тоол 34 цагаан лонг өгнө. Ялсан багт цагаан лонг өгнө. Тэн ямар лонг өгнө те? Айраг байхгүй те? За би нэг сайн яриж 32 цагаан лонхыг нэг амьсгаад болёо. 1 цагаан лонх, 2 цагаан лонх, 3 цагаан лонх, 4 цагаан лонх, 5 цагаан лонх, 6 цагаан лонх, 7 цагаан лонх, 8 цагаан лонх, 9 цагаан лонх, 10 цагаан лонх, 11 цагаан лонх, 12 цагаан лонх, 13 цагаан лонх, 14 цагаан лонх, 15 цагаан лонх, 16 цагаан лонх, 17 цагаан лонх, 18 За би нэгэн сайн бол 32 цагаан лонх нэг амьсгал тоолё. 1 цагаан лонх, 2 цагаан лонх, 3 цагаан лонх, 4 цагаан лонх, 5 цагаан лонх, 6 цагаан лонх, 7 цагаан лонх, 8 цагаан лонх, 9 цагаан лонх, 10 цагаан лонх, 11 цагаан лонх, 12 цагаан лонх, 13 цагаан лонх, 14 цагаан лонх, 15 цагаан лонх, 16 цагаан лонх. Баг хэцүү байхгүй юу? Би нэгэн сайн ирүүлж 32 цагааланхыг нэг амьсгаагаар тоолё. 1 цагаалан, 2 цагаалан, 3 цагаалан, 4 цагаалан, 5 цагаалан, 6 цагаалан, 7 цагаалан, 8 цагаалан, 9 цагаалан, 10 цагаалан, 11 цагаалан, 12 цагаалан, 13 цагаалан, 14 цагаалан, 15 цагаалан, 16 цагаалан, 17 цагаалан, 18 цагаалан. За би нэг саяар болж 32 цагаалга нэг амьсгаар тоолоо. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 11 цагаалга, 12 цагаалга, 13 цагаалга, 14 цагаалга, 15 цагаалга, 16 цагаалга, 18 цагаалга. Хей нэгэн сайн болж 32 цагаан лонхыг нэг амьсгаар тоолоо. 1 цагаан лонх, 2 цагаан лонх, 3 цагаан лонх, 4 цагаан лонх, 5 цагаан лонх, 6 цагаан лонх, 7 цагаан лонх, 8 цагаан лонх, 9 цагаан лонх, 10 цагаан лонх, 11 цагаан лонх, 12 цагаан лонх, 13 цагаан лонх, 14 цагаан лонх, 15 цагаан лонх, 16 цагаан лонх, 17 цагаан лонх, 18 цагаан лонх. За яг 50 л өгөх.
Цогоо 40 20 тусаарч иж тийм. Хамаагүй 40 хэд рүү өсөрчлээ шүү дээ. Ямар 21-аас 40 хэд рүү өсөрсөн үү? 21-аас 40 хэд. Сая хэд болсон юм бэ яг үнэсээ? 21-аас 40 хэд рүү. 20-аас 40 рүү өсөрсөн үү? Амнан байжсэн 20 удаа дараа 30 удаа 40 удаа 10 30-ийн тоолол. За би нэг цайруулж 32 цагаалга нэг амсгаагаар тоолоо. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 11 цагаалга, 12 цагаалга, 13 цагаалга, 14 цагаалга, 15 цагаалга, 16 цагаалга, 17 цагаалга, 18 цагаалга, 19 цагаалга, 20 цагаалга, 21 цагаалга, 22 цагаалга, 23 цагаалга, 24 цагаалга, 25 цагаалга. За би нэг сайруулж 32 цагаалга нэг амсгаар уншаа. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 11 цагаалга, 12 цагаалга, 13 цагаалга, 14 цагаалга, 15 цагаалга, 16 цагаалга, 17 цагаалга, 22. Би нэгэн сайруулж 2 цагаалга нэг амсгаагаар таалаа. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга. Би нэгэн сайруулж 32 цагаалгыг нэг амсгаагаар тоолё. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 11 цагаалга, 12 цагаалга, 13 цагаалга, 14 цагаалга, 15 цагаалга, 16 цагаалга, 17 цагаалга, 18 цагаалга, 19 цагаалга, 20 цагаалга, 21 цагаалга, 22 цагаалга, 23 цагаалга. 25 шүү. Ва яг би дуграагүй юу болохоос аимсах. За. За ингээд Монгол үндэстний тулга зөөх гэдэг компани захирал одоо мөнгө авах маань манай талын Монгол телевизтэй хамтарч ажилладаг. Тэгээд өнөөдрийн энэ сайхан 32 цагаан лонхын тэргүүн байранд орсон одоо хүнд энэ шагналыг өгөөрөө гэж одоо надад хүлээлг өгсөн байгаамаа. Тэгээд мөнгө авахыг өгсөн энэ шагналыг бид бүгдийн өмнө 32 цагаалгыг хамгийн одоо олон цагаалга тоолсон мөнгө хэрдээ арсландаа энэ тулгыг гардуулъя. За. За өнөөдөр шиний энэ сайхан өдөр талын Монгол телевизээр монголчуудтайгаа дуу хоороор мэдлэх сайхан боломж олгосон Хөгшөөр явда талын Монгол телевизийнхээ уран бүтээлчдэд маш их баярлалаа. Тэгээд гэрийн эзэн Хөгшөө зам Монгол Улсын гавь тамирчин Хөгшөө зам Батбаяр өөрөө дуу хоорон дуртай, гитар зайхан тоглоно, богны дуу бол гайхалтай гоё дуулна шүү дээ. Тэгээд уртын дуу бас их дуулах сонирхолтой. Манай Арслан Мөнгөрд Арслан Хөгшөө зам бид гурав одоо бараг 10 жилийн өмнө нэг өвгөн шоугээд уртын дууны клуб байгуулад бас нэг гоё байр тогтчуулаад тэгээд тэндээс эхэлсэн. Одоо Хөгшөө маань 3 дууг ер нь их бараг өөр юм болгоцсон байж байгаа. Тэгээ өнөөдөр хөөрхөн халуунаа нэг сайхан энэ өргөөндөө шиний нэгний өдөр байна. Сайхан дуулж тэгээд цугаараа сайхан наарлаа. Марин хуурч манай соёл урлагийн их сургуулийн концерт майстер багш Цогтбаатар. За тэгээд энэ сайхан сар шинийхээ энэ сайхан өдөр. За ингээ манай гэрт маань морилон ирсэн энэ сайхан хүчит бөхчүүд маань урлагийн уртын сайхан гавьяатууд манай эгч маань найз нар маань ингээд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд за ингээд энэ сайхан уртын сайхан дуучдыг одоо хажууд нь суугаад дуулна гэдэг бол одоо бас хэцүү. Гэхдээ яг ингээд багш маань дуулаараа гэсэн учраас багштайгаа та бүгдээ хамтраад сайхан нэг уртын дуу дуулъя гэж бодож байна. Тэгээд хөөрхөн халуун сайхан уртын дууг бүгдээр хамтдаа дуулцгаая.
Ясаа